Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Татврын үр хураах үйл ажиллагаа эрсдлээс урьдчилан сэргийлэх сэдвээр мэдээлэл хүргэж байна. За татврын үр төлбөр үүсгэхээс урьдчилан сэргийлэх хугацаанд татвар төлөх зан хандлагыг төлөвшүүлэх талаар татврын албанаас татвар төлөгчдөө ямар ажиллагаа хэрэгжүүлж байгаа вэ гэхээр нэгдүгээрт татврын хууль тогтоомжийн мөрдлөлтийн нэгдүгээр түвшин хадгалах буюу тухайн татварлагчийн маань үр төлбөр үүсэхгүй талаар урьдчилан сэргийлэх ийм сануулгах мессеж татврын нэхэмжлэх үр төлбөр үүссэн байна гэд татварлагчдаа мэдээллийг тогтмол хүргэдэг байгаа. Илүү үлдэгдлийг буцаа олох үйлчилгээ хугацаанд нь татвар төлсөн татварлагчийг сурталчлах, татвар төлөгчдөд зориулсан захиалгах салбарын сургалт зэргийг татврын албанаас зохион байгуулж явуулж байгаа. За нүүтийн татвараа хуулийн хугацаанд төлсөн танд баярлалаа гэдэг ч юм уу татвараа төлсөний дараа татварлагч танд талархах мессеж мэйл жилийн эцэст та 2025 онд тэдний хүрээний татвар төлсөн байна улсын төсөвт гээд талархлын хуудас зэргийг татврын албанаас татварлагчдад хүргүүлдэг байгаа. За зөвлөн туслах мессеж буюу нүүтийн хуулийн хугацаанд төлөөгүй байна, татвараа хуулийнхаа хугацаанд төлөөгүй байна гэсэн мессеж сануулгах буюу за хуулийн хугацаа төхөөд ирсэн тохиолдолд анхааруулах мессежүүдийг бас хүргүүлдэг байгаа. За хууль тогтоомжийн мөрдлөлтийн зан хандлагыг тодорхойлох ерөнхий шалгуур маань ямар байдаг вэ гэхээр нэгдүгээрт татварлагч маань тайлангийн эрс, тайлангийн залруулга, татврын үр, зөв тайлагнал гэсэн ерөнхий ийм томьёололтоор шалгуураар хууль тогтоомжийн мөрдлөлтийн төвшинг одоогоор тогтоогоо явж байгаа. За тайлангийн эрс буюу татвараа тайлангаа хугацаанд нь илгээсэн тохиолдолд таны хууль тогтоомж мөрдлөлтийн төвшин чинь өндөр гарах нэ. За тайлангийн залруулга бага хийх тусмаа бас эрслийн оноо маань бага байх нь. За татврын үр гэдэг дээр яаж тооцдог вэ гэхээр татвараа төлөх ёстой хуулийн хугацаанд нь хоцролгүйгээр төлөөд явж байгаа тохиолдолд татварлагчийнхаа татвар төлөх хууль тогтоомжийн мөрдлөлтийн төвшинг за 2026 оны ногдлоо хугацаанд нь төлж байгаа бол 2025 төлж байгаа бол хууль тогтоомжийн 3 дугаар төвшин 2021 оноос өмнөх үр төлбөр үлдэгдэлтэй байх юм бол хууль тогтоомжийн мөрдлөлтийн 4 дугаар төвшин гэдэг өрийн насжилтаар нь төлөлтийн юуг нь эрсдлийг тооцоод ингээд хууль тогтоомжийн мөрдлөлтийн зан хандлагын тодорхойлдог байгаа. За хууль тогтоомжийн мөрдлөлтийн зан хандлага төлөвшсөн итгэвчсэн эрсдэлтэй итгэхгүй гэсэн ингээ англиар ерөнхийдөө татварлагч ангилж байгаа гэсэн. За төлөвсөн татварлагч маань ямар байдаг вэ гэхээр тухайн тайлангийнхаа ногдлыг төлөх ёстой хуулийнхаа хугацаанд төлөөд хугацааны хоцрогдолгүй төлөөд явдаг байх нэ. За итгэвчүүлэх гэдэг маань одоо төлөх ирмэлцэлтэй хэрнээ хуулийн хугацаа 1-ээс 12 сарын хугацаанд хоцроосон татварлагчоо ерөнхийдөө олно итгэвчүүлээд яг энэ хугацаанаас нь хоцроолгүйгээр 1 жилээс дээш хугацаатай болохгүй татварлагчийг эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс ингээд итгэвчүүлээд масс мессеж сануулгах анхааруулах мэдээлэл хүргээ явж байгаа. За эрсдэлтэй гэдэг нь болохоор тухайн татварлагч маань 12 сарын хугацаанаас дээш буюу 1 жилээс дээш хугацаанд татвараа хоцроож төлөхгүй байх бүр огт төлөх сэдэлгүй байх зэрэг ингээд татварлагчийн маань зан хандлагаас шалтгаалаад эрсдэлтэй гэж үзээ явчихж байгаа гэсэн үг 1 жилээс дээш. За итгэхгүй гэдэг маань болохоор бүр нэлээд 4-өөс дээш жилийн хоцрогдолтой хугацааны хоцрогдолтой татварлуугүй нэлээд удчихсан үйл ажиллагаанд зогссон буюу доголдсон татварлагч маань итгэхгүй төлөв рүүгээ ерөнхийдөө ороод ингээ ангиллагдаад явж байгаа гэсэн үг. За тайлангаа хугацаандаа ирүүлдэг, татвараа хугацаандаа төлдөг, тайлангийн залруулга бага хийх юм бол энэ ерөнхий оноо маань айгүй өндөр гарч ирээд нөгөө эрсдэл бага тооцогдох нэ гэсэн.
За ерөнхий онооны тайлбар дээр болохоор татврын тайлан хөндлөнгийн мэдээлэл зөрдөг, татвараас зайлсхийх үйлдэл гаргадаг, татврын өрийн насжилт 3-аас дээш жил болсон бол ерөнхий оноо бол нэлээд эрсдэл өндөртэй тооцогтой явж байгаа. Үйл ажиллагаа тогтмол бус X тайлан буюу 8 улирлаас дээш татврын тайлан илгээгээгүй татварлагчид маань бүр итгэхгүй буюу эрсдэлтэй татвар төлөгч рүү ангилагдаад ингээд хууль тогтоомжийн мөрдлөлтийн оноог үндэслэн татварлагчид тодорхойлох нь. За ингээд татварлагчийнхаа хууль тогтоомжийн мөрдлөлтийн түвшинг тодорхойлсны үндсэн дээр татврын албанаас ямар арга хэмжээнд авч хэрэгжүүлдэг вэ гэхээр тухайн татварлагчийнхаа хөрөнгийн байдлын талаар асуулга явуулах, тухайн татварлагч маань яагаад ингээд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа, ямар учраас ингээд төлбөрийн хоцрогдолд ороод байгаа, эрсдэлд ороод байгаа вэ гэдэг талаар нь тухайн татварлагчтойгоо харилцаж эхлэх нь тий. За тэгээд хөрөнгийн байдлыг тогтоохын тулд татврын албанаас нийтлэг ажиллагаа хэрэгжүүлдэг байгаа. Татврын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл судалгаа хийдэг. Тухайн татварлагч маань хөрөнгө болон тайлагнал орлого авлагын баримтгчиг буюу манад байгаа одоо манай мэдээллийн санд байгаа мэдээлэл дээр нь тулгуурлаад тухайн татварлагч маань яг ямар үндэслэлтэй үйл ажиллагаанд оролцсон байгаа мó эсвэл тайлан алдагдaltaй мó тэр шинжилгээ хийгээд явдаг гэсэн үг. За хөрөнгийн өмчлөл, эзэмшил, 3 дахь этгээдийн мэдээлэл буюу лавлгааг үндэслэн тухайн татварлагчийнхаа хөрөнгийн байдлыг мэдээллийг тогтоогоод цаашид ямар арга хэмжээ авж ийн татварлагчтойгоо харилцах вэ гэдгээ тодорхойлдог гэсэн үг. За татвар төлөх хуулийн хугацаа, татвар тайлагнах хугацаа хоёр салбар бүрийнхаа хуулийн дээр янз янз байгаад одоо энэ тайлангаас гадна төлөх хугацаа нь ямар байдаг вэ гэдгийг тодорхой товчхон мэдээлэл хүргээгээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар маань болохоор дараа улирлын эхний сарын 20-ны дотор төлөх ёстой байдаг байх нь байна тий. Тэгээд жилийн эцсийн тайлангийн ногдлыг дараа оны 2 сарын 10-ны дотор нөт буюу нэмэгдсэн хүртгийн албан татварыг гар бүрийн 25-ны өдөртсчилж төлөх болон за хамгийн сүүлийн төлөх хугацаа нь дараа сарын 5-ны өдөр төлдөг байх нэ. За амнат нь дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийнх болохоор дараа оны 2 сарын 10-ны дотор цалин хөдөлмөрийн үйлдэл тэдгээртэй адилтгах орлогоо суудгасан албан татвар буюу суудах нэг маань дараа сарын 10-ныхаа дотор тухайн төсөвтөө төлрүүлдэг байх нэ. Хувь хүний орлогын албан татвар буюу энэ иргэний татвар маань болохоор дараа оны 2 сарын 15-ны өдөр галт зэвсгийн албан татвар маань жил бүрийн 12 сарын 1-ний дотор сүүлийн төлөх хугацаануудыг сануулад байна тий. Хуулийн этгээдийн үйл хөдлөх хөрөнгийн албан татварыг болохоор тухайн жилийн ногдлыг 4 улирал тэнцээ хуваагаад 4 удаагийн нэхэмжлэх үүсдэг байгаа. Тэгэхээр улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор төлдөг байх нэ. За иргэний үйл хөдлөх хөрөнгийн албан татварыг болохоор жил бүрийн 2 сарын 15-ны дотор, малын тоо толгой албан татварыг эхний хагас жилийнхийг 7 сарын 15-ны дотор, бүтэн жилийн ногдлоо 12 сарын 15 гэхэд тооцоо ээж дуусгасан байх нэ. За газрын төлбөрийг болохоор улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор, автовер болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг иргэн болвол 6 сарын 1-ний дотор тий. Аж ахуйн нэг жилийн албан татварыг бас тэнцүү хэмжээгээр ногдуулаад улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор. За ингэж татварыг төсөв төлрүүлэх сүүлийн хугацаа байдаг байх нэ. За татврын албанаас татврын хугацаанд нь төлөх талаар татварлагчтай харилцахдаа татвараа хожимдуулж төлж байсан бол төлөх хугацааг тэдэнд сануулгад хэлсэн тийм. Татврын байцаагч маань татварлагчтай уцаар холбогдох гэх зэрэг арга хэмжээг аваа явдаг байгаа. Татвар төлөгч төлбөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээлэл байгаа хэсгийг баталгаажуулах гэж байгаа. Энэ нь болохоор тухайн татварлагч маань одоо тухайн жишээлбэл галт зэвсгийн албан татвар байлаа гэхэд галт зэвсгийн албан татвараар тухайн жилийнхэн ногдол орсон юм уу? Яг хэдэн төгрөгийн ногдол орсон? Хаанаас орж ямар их үүсвэрээс мэдээлэл нэхэмжлэгээ олж ингээд нөө төлөлтөө хийх талаар татврын улсын байцаагч маань зөвлөгөө үйлчлэгээ үзүүлэх нэ.
За татвар төлөгчдөд татвар төлөх хугацааг масс мессежээр сануулгах, мөн захидал буюу мэйл, цахим портал, мессеж, бусад мэдээллийн хэрэгслээр хүргэх. За 6 сарын 1 гэхэд тээврийнхаа хэрэгслийн татварыг төлөөрэй гэсэн пострууд фэйсбүүкээр бас нэлээд явдаг. Энэ бас яг татврын албанаас тухайн татвар төлөгчдөө төлөх хугацааг сануулж байгаа юм мэдээллүүд хүргээ явж байгаа гэсэн. За зан төлөвийн талаарх ойлголтыг харуулсан автоматжуулсан харилцаа холбоог ашиглах гэж байгаа. Одоо жишээлбэл нөгөө e-tax-ээр чатбот ажиллаж байгаа тий. Тухайн татварлагч маань хаанаас ямар мэдээлэл авах, хүссэн мэдээлэлээ чатботоор AI хэрэгслээр авдаг болсон байгаа. За албадлагын арга хэмжээ авахаас өмнө татвараа өөрөө төлөх сэдлийг төрүүлэх гэж байгаа. Албадлагын арга хэмжээ гэдэг маань болохоор ерөөсөө л нөгөө танд төлөх ёстой өөрийн нэхэмжлэх байна гэд хургуулснаас хойш ажлын 30 өдрөөс хойш банкны данс битүүмжлэхээс эхлээд албадлагын арга хэмжээ гэдэг энэ нэршилд ороод явж байгаа гэсэн. Тэгэхээр банкны данс битүүмжлэхээс өмнө татвар төлөгчдөө татврын албан маань ямар үйлчилгээ үзүүлэх ёстой вэ гэхээр үр төлбөр уудагчсан түүнийг одоо барагдуулахгүй байх магадaltaй тул хугацаанд төлөх талаар мессеж хүргэлэх хугацаар холбогдох. За хоёрдугаарт нь болохоор төлбөр хийх боломжгүй боловч төлөх хүсэлтэй хүмүүсийг тодорхойлно гэж байгаа. Тогтмол ингээ бага хэмжээгээр ч гэсэн татвараа төлөө явж гин үү эсвэл бүр огт ингээ тайлангаа илгээчээд сануулахгүй бол анхааруулахгүй ярихгүй бол төлөхгүй байна уу гэдгийг тодорхойлно гэсэн үг. За хэрвээ тухайн татварлагчид маань хүнд хэцүү байдлаас зайлсхийхэд татварлагчдод туслах гэдэг маань одоо зээл төлөх уншлоод тухайн татварлагчтойгоо харилцаад явах нэ гэсэн үг. За албадлагын арга хэмжээнд шилжихээс өмнө хугацаа хоцорсон тухай санамж заавал илгэнэ. Ер нь бол хөрөнгө битүүмжилж байгаа учраас банкны данс хахаас өмнө 5 хоногийн өмнө татварлагчтай мэдэгдэх ёстой гэ хуулийн дээр бүр хөрөнгөний битүүмжийг 5 хоногийн өмнө мэдэгнэ гэсэн. За энэ сард хоцроолоо ийм шалтгаанаар ингээд төлөх боломжгүй байна гэсэн боловч дараа сар дахиад хоцроох юм бол тухайн татварлагчийг ахаад тодорхойлно гэсэн үг. Энэ хүн яагаад дахиад ингээд татвараа төлөхгүй байна? Нэг удаа санууллаа, 2 удаа ярьлаа. Ингээд 2-оос 3 сар татвар үргэлжлэх ер нь өөр үүснээс хойш татварлагчтай харилцаж явж байгаад тухайн татварлагчтай татвар хураах үйл ажиллагааг ямар байдлаар хэрэгжүүлвэл өөр ашигтай байх вэ? Тухайн татварлагчийн маань үйл ажиллагаа зогссон байхад бид нэр очиод дансны битүүмж хийгээд тэр банкны дансаар гүйлгээ орж ирэхгүй нь тодорхойлчиход байгаа хгүй. Тэгэхээр тухайн татварлагчаа ерөнхийдөө тодорхойлох ажиллагаа маш сайн хийх хэрэгтэй гэсэн. Энэ дээр нь татварлагчид маань бас хамтарч ажиллаад нөгөө татварын байцаагчд яг ийм учиртай ингэдэг гэд ингээд мэдээллүүдээ өгөө явж ивэл харилцан бас биеиндээ дэмжлэгтэй байна гэсэн. За үр хураах ажиллагаа эхлүүлэх үндэслэл маань болохоор татварын ерөнхий газраас ерөнхий хуулинд заасны дагуу татварын үр төлөх нэхэмжлэхийг өөрөө үүснээс хойш ажлын 30 өдөр багтаагаад татварлагчдаа хөргүүлж байгаа. За тэр хөргүүлснээс хойш тухайн татварлагч маань өөрөө бүрэн буюу хэсэгчлэн ерөөсөө төлөөгүй тохиолдолд энэ хураах ажиллагаа маань эхэлдэг бахан. За эрсдэлтэй татварыг урьдчилан хураахаар хөргүүлсэн урьдчилан нэхэмжлэх хуудсан заасан хугацаанд төлөөгүй гэд. За эрсдэлтэй татвар төлөөч гэдгийг маань бас татварын албанаас тодорхойлно гэсэн. Тухайн татварлагч маань яагаад эрсдэлтэй болсон гэд нөө татварын байцаагч маань харилцах явцдаа тухайн татварлагчаа тодорхойлно. Эрсдэлтэй гэж үзэх юм бол ажлын 3 хоногийн дотор үр хураах хуваар гаргаж өгөөд хуваарийнхаа дагуу төлөлт хийгээгүй бол хөнгөлөлтийн хугацааг зогсоож үр хураахаа ажиллагаа эхлүүлэх үндэслэл болдог байх нэ гэсэн үг. За энэ татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэгт зааснаар татварын үр үүснээс хойш ажлын 30 өдөрт багтаан татварын өрөг төлөх нэхэмжлэхийг хөргүүлнэ гэж байна.
ажлын 30 өдөр гэж байгаа. Сая аж ахуйн нэгжийн орлогын албан татвар жишээлбэл 1-р улирлын ногдлыг дараа улирлын эхний сарын 20-ны дотор төлөх ёстой гэсэн бол 4 сарын 20-ны өдрөөс хойш ажлын 30 өдөр тоологдоод тэрний дотор багтаагаад тухайн татварлагчдаа өөрөө төлнө гэсэн нэхэмжлэгээ хүргүүлэх нь шүү дээ. За ингээд нэхэмжлэх хүргүүлээд ажлын 10 хоногийн дотор тухайн татварлагч маань өөр төлбөр төлж татврынхаа үлдэгдлийг төлөөгүй байх юм бол нэхэмжлэх заасан хугацаанд арилжааны банкн дэх харилцах данснаас өөрийг гаргуулахаар битүүмжлэлийн хуудсыг үлдэж харилцах арилжааны банкнд хүргэлдэг байгаа. За хөрөнгө болон авлага битүүмжлэх гэж байгаа. Хөрөнгөндөө болохоор энэ нөгөө нэг дансчаа өөрөө мөнгө хөрөнгө гэдгээрээ хөрөнгөндөө бас давхар ороо явдаг. Авлага гэдэг нь болохоор тухайн татварлагчийн маань харилцагч этгээд одоо нөгөө гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй ч юм уу авлага өглөхтэй энэ тогтоогдсон тохиолдолд төр авлагыг битүүмжилдэг байгаа бас. За өөртөө татварлагчид битүүмжлэх ажиллагааны талаар 5 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж байгаа. Улмаар хөрөнгийн байдал бусдаас авах авлагыг тогтоод битүүмжлэх ажиллагааг явуулдаг. За битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгө хэлбэр шилжүүлэх буюу дуудлага худалдааны эрх бас татврын албанд байгаа гэсэн үг. Татврын албанд битүүмжлснээс хойш 1 сарын дотор хөрөнгийн чанар, эргэлтийн байдлыг харгалзан үнэлгээ ээж хөрөнгийг дуудлага худалдаагаар хэрэгцэн зохицуулт байна гэсэн үг. Тусах ч юм уу цуцлагдах вэ гэхээр тухайн татварлагч маань татвараа хугацаа тайлангийн залруулах хийснээр тухайн ногдол маань буурсан гэсэн үг. За өшөө хугацааны хөнгөлт татварлах хугацааны хөнгөлт эдэлсэн тохиолдолд энэ өөр хүрээ хааман цуцлагдана гэсэн үг. Хуулийн хугацаанд төлж чадаагүй болвол татварлагч нэхэмжлэгийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татврын өрөг төлөх боломжгүй. Хугацаа сунгуулах хүсэл гаргасан нөхцөл түүнийг ажлын 10 хоног дотор хянаж нэгтэлж тухайн татварлагчид хариу үүрэгтэй гэсэн үг татврын алба. За татварлагч маань хүсэлтэд e-таксаараа тухайн үндэслэх нотлох баримтаа PDF-аар хавсаргаад тухайн татврын албанд гаргангууд татврын алба яг үгээр тухайн хүсэлтийг 10 хоногийн дотор хянаж үзээд тухайн хугацааны хөнгөлт эдлүүлэхгүй юу гэдэг албан ёсныхаа хариуг албан бичгээр татварлагчид буцаагаад өгөх ёстой гэсэн үг. Тэгэхгүй болохоор хугацааны хөнгөлтийг хүсэлт өгчдөг шийдсэн мүү шийдээгүй мүү мэдэхгүй байна гэсэн тийм гарахгүй нахна шүү дээ тий. Тэгэхээр энийгээ та хэд маань мэдчих юм бол буцаагаад бид бүгдэд 10 хоногийн дотор татврын алба хариу хэлэх ёстой байна гэдгийг мэдээд авчлаа гэсэн үг. За 2 жил хүртэл хугацааны хөнгөлт эдлүүлдэг байгаа. За хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь гамшигаас хамгаалах хуулийн 4.1-1 зас. Ерөнхий хуулийн хүндэтгэн үзэх шалтгаан буюу үйл ажиллагаа зогссон, доголдсон, 3 жил дараалан их хэмжээний алдагдал хүлээсэн, эмнэлгийн байгууллагаар одоо нөгөө эмчилүүлэгч бас асарсан гэх хүндэтгэн үзэх шалтгаанууд байдаг байгаа. За хугацааны хөнгөлт үзүүлэх үндсэн зарчим маань юу байдаг вэ гэхээр барьцаатай болон барьцаагүй хугацааны хөнгөлт эдлүүлж байгаа гэсэн үг. За өрийн дүн нь 10 сая хүртэл байх нь байна. 10 сая хүртэл байх юм бол тухайн татварлагчаас барьцаа шаардахгүй хугацааны хөнгөлт эдлүүлэх нь байна. За хөнгөлөгдөх хугацаанд за би 3 сарын дотор 50 саяыг хуваагаад төлөё гэсэн хүсэлт ирүүлэх юм бол энэ дээр барьцаа хөрөнгө шаардахгүй 10 саяас дээш байсан ч гэсэн 3 сар дотроо хувааж төлөх хуваар ирүүлэх юм бол энэ дээр барьцаа хөрөнгө шаардахгүй байх нэ. За ямар тохиолдолд барьцаа хөрөнгө шаарддаггүй гэхээр өрийн үлдэгдэл буюу өрийн дүн нь 10 саяас дээш тохиолдолд хөнгөлөгдөх хугацаа нь 3 сараас дээш. За би 3 сар дотроо төлж чадахгүй гэх юм бол барьцаа хөрөнгө буюу батлан даагч
гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж хэрэг тэрээр үүргийг гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцах үүрэг хүлээнэ гэсэн юм заалтын иргэний хуулийн 84-3-ын дагуу батлан даагчийг бас гаргаж болдог байгаа хугацааны хөнгөлтөн дээр. За хугацааны хөнгөлөлтөө үед татвар төлөгчид ямар боломж үзүүлдэг вэ гэхээр тухайн татврын өөрчлөх хугацаа хөнгөлсөн бол хөнгөлтийн хугацаанд тухайн татврын үр хураах ажиллагааг хэрэгжүүлэхгүй гэсэн үг. Хугацааны хөнгөлт эдэлсэн бол банкны данс битэмжлэхгүй байна, хөрөнгө хураахгүй байна. Энэ ажиллагаанууд бол бүрэн зогсноо гэсэн үг. Татврын өөрчлөх хугацаа хөнгөлсөн тохиолдолд хөнгөлтийн хугацаанд тооцох алдангийг 20% хөнгөлнө гэсэн. За бэлэн мөнгө, хадгаламж зэрэг татврын үрд шууд шилжүүлэх боломжтой хөрөнгөөс үйл ажиллагаагаа болон амжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг хасаж төлбөл зохих татврыг тооцож тухайн татварлэгч маань яг хугацааныхаа хөнгөлөлтийн хуваарийг гаргаж өгөх нь татврын албанд. Ийм хуваарийн дагуу би ингэж төлөх боломжтой байна гэд татврынхаа албанд гаргаж өгөх нь тэрийг татврын албанд татврын алба судлаад хариу өгөх нь. За татврын үрд барьцаалах үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийг яаж сонгох вэ гэхээр тухайн татварлагчийн маань бүртгэл тайлан тэнцэл тусгагдсан эсвэл тухайн этгээдийн өмч болох нь холбогдох байгууллагын этгээдийн тодорхойлолтоор нотлогдсон тохиолдолд барьцаалбар хийх нь байна. Үл хөдлөхийн хөрөнгийн бүртгэлийн байгууллагаар баталгаажсан байна. Татварлагч өөрөө татврын үрд өгөхөөр сонгосон. За миний энэ хөрөнгийг ингээд төр барьцаалаад хугацааны хөнгөлт илүүлээч гэх юм бол энэ бас нээлттэй авах нь байна. За иргэний хуулийн 84-3 заасан эд юмс буюу үл хөдлөхийн хөрөнгө барьцааны хөрөнгө болж болох нэ гэсэн үг. Барьцаалах батлан талт ашиглах саналыг хүлээн авахгүй тохиолдол нь ямар тохиолдлууд байх вэ гэхээр барьцаалах хөрөнгийн үнийн санал нь татврын үр барагдуулах болон хөрөнгө барьцаалахтай холбогдсон гарч болох зардлыг нөхөхөд хүрэлцэхгүй бол гэсэн. За 1 тэрбумын үртэй хэрнээ 10 сая төгрөгийн хөрөнгө барьцаалах тийм боломжгүй байна гэж ойлгох нь тий. Татварлагчийн бизнесийн болон амжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангахад саад учруулахаар бол тэгэхээр тухайн татварлагчийн маань нөгөө амжиран суух зорилттой орон сууц ч юм уу тэрийг бид нэр барьцаалж болохгүй нэ гэсэн ойлголттой нь тий. За үл хөдлөх хөрөнгө нь эрх бүхий байгууллагад даатгуулаагүй бол гэд. За энэ ч нэг гардаггүй юм да. Асуудал. За тухайн татварлагчийнхаа хөрөнгийн өмчлөл эзэмшил ашиглалтыг 3 дахь этгээдийн мэдээлэл авалгаанд үндэслэн тогтоодог байгаа татврын алба. Жишээлбэл арилжааны банк, эрүүл мэнд нийгмийн даатгал, гайлын байгууллага, улсын бүртгэл, хөрөнгийн бирж, санхүүгийн зохицуулах хороо, үн цаасны төв, сангийн ам, ашигт малтмалын газар, хил хамгаалах, оюуны өмч, Монгол банк, Натрат, газрын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, гадаадын иргэн хариатын газар, за төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага гэдэгт маань болохоор бүх шатны засаг дарга болон хороо сумдын дарга нар бас энд хариулагддаг байгаа. За цагдаагийн байгууллага автовэрийн үндэсний төв. Эдгээр байгууллагуудаас тухайн татварлагчийн хөрөнгийн мэдээллийн сангаас нь бид татврын албан маань мэдээллийг татаж авдаг гэсэн үг. За хөрөнгийн байдлын тогтоохын тулд татврын албанаас нийтлэг ажиллагаа гэдэг ажиллагаа хэрэгжүүлдэг байгаа. Энэ нийтлэг ажиллагаа нь болохоор татврын ерөнхий хуулийн 59-р зүйл заасан татварлагчийн хөрөнгийн байдлыг тогтооно. Тухайн татварлагч маань хөрөнгөтэй юу, хөрөнгөгүй юу, үйл ажиллагааны ямар байна, яг үйл ажиллагаагаа явуулж гин үү, явуулахгүй байна уу гэдэг тодорхойлохын тулд хийдэг ажиллагаанууд гэсэн. За энэ ажиллагаа нь болохоор томилт үүсгээр эхлээд ямар ажиллагаанууд хийгдэг вэ гэхээр үзлэг хийх, тоотлого явуулах, ажлын зураг авалт хийх, мэдээлэл баримт цуглуулах, байр агуулгад нэвтрээ орох гэсэн. Эдгээр ажиллагаануудыг татврын албанаас томилттой хэрэгжүүлдэг байна. За ингээд томилтыг татврын албаны дарга баталгаажуулаад ингээд хамаг тэмдэгтэй томилттой очих юм бол татварлагч маань тухайн ажиллагааны явцад мэдээлэл гаргаж үүрэг гүйцэтгэх байна.
За нийтлэг ажиллагааг татварлагч болон түүний харилцагч бүхий 3 дахь этгээдийн хуулиар нэвтрэхийг хориглоогүй үйлдвэр үйлчлэгээний газар, албан, байр, агуулгах, зойр болон компьютер техник хэрэгсэл програм хангамжид нэвтрэх ийм эрх нь энэ томилтын дагуу үүсдэг байх нь байна. За энэ ажиллагаа маань ямар зорилттой вэ гэхээр татврын ногдуулалт төлөлттэй холбоотой мэдээлэл баримт цуглуулах, томилцтой болон томилцдаггүй хэрэгжүүлдэг ажиллагаанууд байна. За хориглох зүйл нь гэх юм бол татварлагчийн байр агуулгад ажлын бус өдөр, амралтын өдөр хийхгүй байх нь эсвэл 22-оос өглөөний тэг 6 цагийн хооронд энэ нэг нийтлэг ажиллагааг татварлагчдаар хэрэгжүүлэхийг хориглодог гэсэн үг хуулиараа. За шаардлагатай тохиолдолд нэг үйл ажиллагааны онцлогоос хамаарат одоо баар цангины газар дээр хэрвээ хэрэгжүүлэх гэж байгаа бол тухайн татварлагчдаа сануулад үйлдэх баримт бичгэн дээр тэмдэглээд шөнийн нэг цагаар ажиллаж байгаа цагаар нь бас хийж болдог байгаа. За татварлагч ажлын байр нь нэвтрүүлэхгүй татврын албаны нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэхэд эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын дэмжлэгийг авч болдог байгаа гэсэн үг. Цагдаагийн байгууллага руугаа хүсэлт гаргаад тэгээд ингээ хамтарч очих ажиллагаа хийдэг гэсэн үг. За үзлэгийг ямар үед хийх вэ гэхээр ажлын цаг эхлэхэд үзлэг эхэлснээс хойш ажлын цаг дууссан бол үзлэгийг үргэлжлүүлж болно гэж байгаа. Үйлчлэгээнээс хамаарч түрүүлсэнтэй татрын өөр хураахад шаардлагатай гэж үзэхэд хангалттай шалтгаан байгаа бол тухайн газрыг ажиллаж байгаа хугацаанд нь үзлэг хийж болно гэж байгаа. За хөндлөнгийн гэрчийг бас мөн байлцуулдаг байгаа. Хөндлөнгийн гэрч маань ямар байх вэ гэхээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх, харилцан хамааралгүй ашиг сонирхлын зөрчилгүй 3 дахь этгээдийг хөндлөнгийн гэрчээр байлцуулна гэж байгаа. Хөрөнгийн өмчлөгч эсвэл тухайн хууль ёсны төлөөлөгч тухайн орон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулах. За тэгэхээр хариулагч хорооныхоо ажилтнанд санал тавиад хүсэлт гаргаад хөндлөнгийн гэрчээр авч явж болно гэсэн. За үзлэгийн үед ингээд акт үйлдэгдэг байх нь. За бэлэн мөнгө хураах. Татврын албанаас бас бэлэн мөнгө хураах. Энэ ямар үед хийгддэг вэ гэхээр өртөө татварлагчийн хөрөнгийн байдлыг тогтоох болон нийтлэг ажиллагааны үед бэлэн мөнгө илэрсэн тохиолдолд хураан авах татврын орлогын даасанд шилжүүлэх юм татврын ерөнхий хуулийн 62-2 ийм заалт байдаг бахнэ гэсэн үг. За бэлэн мөнгө хурааж байгаа тохиолдолд битүүмжлэх акт үйлдээд тэмдэглэл үлднэ. Тухайн татварлагч маань энэ ажиллагааны явцад хэдэн төгрөг хураалгасан, яасан ийсэн, хэдэн төгрөгийн хэдэн ямар дүнтэй ямар дэвсгэрт байсан гэдгийг бүр тодорхой бичиж энэ актаа үлддэг байгаа. За татврын өрөөс илүүгүй хэмжээгээр тухайн бэлэн мөнгийг хураах боломжгүй. Шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр татварлагчийн татврын өрийг хураасан гэж үзээд тухайн татварлагчдоо баримт бичгээ нь одоо татвар төлсөн мэдээллийн буцаагаад хүргүүлнэ гэсэн үг. За бэлэн мөнгө хураахад анхаарах нь болохоор хөндлөнгийн гэрч заавал байрцуулна. Мөнгөн дэвсгэртийг ангилж бичиглэл хийн гэсэн үг. За 20,000 төгрөг тэдний ширхэг, 10,000 дэвсгэр тэдний ширхэг гэх жишээний бичих нь. За дууд үрс бичлэгээр баталгаажуулж болно. Гэхдээ энийгээ татварлагчдаа сануулна. Дууд үрс одоо камераар видео бичлэг хийх гэж шүү гэдгийг сануулах хэрэгтэй гэсэн. За нэмэгдсэн үртгийн албан татврын бичлэлттэй падан худалдаа авсан татварлагчийн татврын хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийг барагдуулах чиглэлээр. За энэ нэлээд татварлагчид маань эрсдэл үүсгээд байгаа учраас та бүхэн нөтийн бичлэлт гэдэг байгаа нь болохоор худалдан аваагүй бэжж худалдаа авсан юм шиг баримт үлдээд байгааг л бичлэлт гэдэг байгаа аахгүй юу? За системээр болон хүний оролцоотойгоор нөтийн бичлэлтийн схемийг тодорхойлох, нөөдлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч падан худалдан авсан татварлагчдыг илрүүлэх, татврын тайланг засварлуулж, татврын ногдлыг үнэн зөв болгох. За худалдаад авсан тохиолдолд тайлангаа залруулах нь байна.
За энэ нь болохоор эрүүгийн шинжтэй гэмт хэрэг нь байх юм бол хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байгаа. За нүүдийн хий бичлэлтийн падаанаар одоо 100 сая төгрөгийн өртөө байснаа 100 сая төгрөг нь өнөөдөр гэмт худалдаа авалтаараа хаагдах ч юм уу тийм хит өндөр дүнгийн эрсдлээс болоод за хэн шалгалтын нөгөө эрсдлүүд тооцогдоод татврын хэн шалгалтаар орно гэсэн. За эндээсээ танилцуулга үйлдэгдээд хууль хяналтын байгууллагад шилжээд за ингээд нөгөө захиргааны шинжтэй байх юм бол хэн шалгалтын актаар ногдол болдог. За эрүүгийн шинжтэй байх юм бол нөгөө санхүүгийн баримт хуурамчаар үлдэх гэмт хэрэг гэдэг рүү ороод явдаг учраас энийг татварлагчид маань аягүй сайн анхаарад энэ эрсдлээс өөрсдөө урьдчилан сэргийлж агараа гэсэн үг. За Монгол Улсын засгийн газрын 2026 оны 4 сарын 6-ны өдрийн 111-р тогтоол гарсан. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих талаар авах арга хэмжээний тухайд гээд. За энэ заалт нь юу байсан бэ гэхээр Монгол улсад бүртгэлтэй татварлагчийн шүүхийн шийдвэрээр тогтоосноос бусад татврын өрөөг үл маргах журмаар гаргуулахаар арилжааны банкнд битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаанд нээж татврын өрөг төлөх боломжийг татварлагчид олох ажлыг зохион байгуулахыг даалгасан татврын албанд. За энэ ажлын хүрээнд 2026 оны 4 сарын 7-ноос 4 сарын 9-ний хооронд арилжааны 12 банктай хамтарч ажиллаад нийтдээ 12,153 татварлагчийн дансны битүүмжийг цуцласан гэсэн үг. Данс нээж гэсэн байгаа гэсэн. За тэгэхээр татварлагчид маань одоо яах вэ гэхээр данс нээсэн бол татварлах үүрэг бий гэдгээ санах ёстой. Татвараа цаг тухайд нь төлөх нь таны иргэний үүрэг юм аа. Захимаар хурдан хэлбэр хариуцлагатай төлдөг боломжтой болцсон байгаа шүү. За төлөх сувгууд маань болохоор мэдж байгаа тий e-tax, интернет банк, гар утасны аппликейшн, QR кодоор захимаар төлж татвараа хэмнээ хугацаанд нь асуудалгүй гэсэн нөлөөллийн аянууд бас нэлээд уриалгууд яваад байгаа гэсэн үг. За ингээд миний ерөнхийдөө танилцуулга дуслаа гэсэн үг.